Сайн байцгаана. Цаг заваа гарган шин мэдлэг илэрхийлж буй та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бүгдээрээ Монгол улсны хочтолд хүн амын сүршилт гарч буй маш том өөрчлөлтийн талаарх энхүү танин мэдэх үеийн задлан шинжилгээгээр гүнзгийрүүлэн ярилцагч байна. Бид зүгээр л нэг хуурай тоо баримт танаад өнгөрөхгүй. Харин эдгээр тоон үзүүлэлтүүдийн цаана бидний амьдрал цаашны ирээдүй хэрхэн зурагдаж байгааг газар зүйе болон нийгэм эдийн засгийн өнцгөөс маш сонирхолтойгоор задлан харах болно. За бүгдээрээ шуудхан гол сэдв рүү орцгоё. Бид эхлээд сүршил дэлхийн чих хандлагыг гарна, дараа нь Монголын хочилтын түүх, сүршлийн 3 хэв шинж, тэгээд хүн амын шилжилт хөдөлгөөн, эцэстний ядуурал ба ирээдүйн шийдэл гэсэн дараалал явах болно. Өөрөөр хэлбэл бид дэлхийн хэмжээний макро түвшнээс эхлээд яг манай улсын сумын түвшний наривчлсан дадар руу чиглэх болно шүү. Нэгдүгээр хэсэг буюу сүршил ба дэлхийн чих хандлага. Монгол улсад яг юу болоод байгааг ойлгохын тулд бид эхлээд дэлхийд дахинд ямар хүчтэй өөрчлөлтүүд явагдаж байгааг харах хэрэгтэй болно. Тэгэхээр хамгийн түрүүнд нэг зүйлийг маш тодорхой болж авцгаая. Хүн амын нутагшилт, сүршил гэж яг юуг хэлээд байна вэ? Энэ бол зүгээр л хүмүүс хаана байшин бариад амьдарч байгааг заасан үг огт биш юм. Харин энэ нь тухайн газар зүйн нөхцөл байдлаа шалтгаалсан хүмүүсийн амьдралын хэв маяг, хот хөдөөний ялгаа, тэдгээрийн орон зайн тархалт бүтцийг бүтлэн багтаасан маш өргөн хүрээний ойлголт юм. Цаашдын мэдээллүүдийг харахдаа та бүхэн үүнийг байнга санаж яваарай. Дэлхийн нийтээр энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг эндээс харж байна. Нүбийн тогтвортой хөгжлийн 10 дэх зуралт нь хот суурин газрыг аюулгүй тогтвортой байлгахад бүрэн чиглэдэг. Мөн 2016 онд Эквадор улсын Кито хотод болсон хабитат хурлаар батлагдсан шинэ хочилтын хувьцалбарыг Монгол улс ч мөн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр бидний том асуудал дэлхийн нийтэд мөр зэрэгцэн арахж байна гэсэн үг. Одоо та бүхэн анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Энэ тоонууд үнэхээр сонирхолтой шүү. Хот суурин газар дэлхийн нийт хуурай газрын ердөөл хумсын чинээ буюу 20% эзэлдэг. Гэвтэл энэ өчүүхэн жижиг талбай дэлхийн нийт хүн амын тал гаруй хувийн буюу 55% амьдарч байна. Зүгээр ч нэг амьдрахгүй. Дэлхийн нийт эдийн засгийн 70% нь энэ л 20% талбайд үйлдвэрлэж байна. Гэхдээ үүнийг дагаад дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 70% нь мөн л энээс гарч байна. Хот гэдэг зүйл ямар бага газар нутг эзэлдэг хэрнээ эдийн засаг болон байгуул орчинд ямар асар том нөлөөтэй байдаг нэндээс маш тод харагдаж байгаа биз. Тэгвэл ирээдүйд юу хүлээж байна вэ? 68%. Энэ бол үнэхээр гайхмаар доо. 2050 гэхэд дэлхийн нийт хүн амын 68% нь хотод суурьшна гэсэн тооцоолол гарсан байна. Энэ бол хинч зогсоох боломжгүй маш эрчимтэй давалгаа юм. Хоёрдугаар хэсэг Монгол орны хочлолтын түүх. Тэгвэл энэ зогсолтгүй хочлолтын том давалгаа түүхэндээ нүүдэлчин амьдралдаа өргөн үүдэм нутагтаа бидний Монгол улсад хэрхэн нөлөөлж байна вэ? Энэ хугацааны хэлэх хэсэг хараарай. 1990 онд хүн амын 44% нь хотод байсан бол 1990 онд 57% болж өссөн байна. Харин 2019 он хэд 68.5%-д хүрсэн. Ердөө хэдхэн 10 жилийн дотор хөдөөгөөс хот руу чиглэсэн нийгмийн ямар хурдтай хичнээн эрчимтэй шилжилт явагдсныг эндээс харж байна. Бид маш богино хугацаанд хотцсон үндэстэн болж хувирчээ. Энэ нь юг маш тод харуулж байна вэ гэвэл манай улсад хочилт гэхээсээ илүүтэй нэг хот руу чиглэсэн хэд төвлөрөл явагдаж байна. Нийт хүн амын бараг 50% буюу 46% нь ганцхан хотод Улаанбаатар төвлөрчсөн байна штэ. Бусад орнуудад хүн ам нь хэд хэдэн томоохон хотуудад хуваагдаж суурьшдаг бол манайд бараг тал хувь нь ганцхан цэгдэр бөөгнөрсөн байна. 3-р хэсэг сүршлэн 3 хэв шинж. Энэ их өөрчлөлтийг навийн уйжгохын тулд бид өнөөдөр монголчууд яг ямар байдлаар амьдарч байгааг ангилж үзэх хэрэгтэй. Судлаачид манай хүн амын сүршилийг үндсэн гүйж хэв шинжид тоож үздэг. Нэгт дэд битэц нь хөгжсөн хотын сүршил. Хоёрт сумын төвийн хагас сүршил. Энэ бол бүрэн хот биш ч бас хөдөө биш яг завсрын хэлбэр. Гуравт нь байгаль цаг ураад агааж нүүдэлдэг хөдөөгийн нутагшилт. Өнөөгийн бидний амьдрал яг энэ гурван өөр орчинд шугаагдаж байна. Дөрөвдүгээр хэсэг хүн амын шилжилт хөдөлгөөн. Одоо дата мэдээлэл ихтээж маш сонирхолтой хэсэг рүүгээ орно шүү. Эдгээр гурван бүсийн хооронд хүмүүс яаж шилжиж байгааг харцгаая. Одоо эндээс хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр 2003-аас 2010 оны тоог хараарай. Энэ хугацаанд хөдөө нутгийн 218 сумын хүн ам буурсан байна. Мөн сумын төвдөж ялгаагүй 218 сумын хүн ам буурсан байгаа юм. Тэгтэл 2010-аас 2019 онд хотын хүн ам тасралтгүй өсөж 11 хотын хүн ам механикаар нэмэгдэж байна. Товчхондоо хөдөө уран нутаг асар хурдтайгаар эзэгвэрэж хүмүүс хот руу зүтгэж байгааг энэ тоо ямар ч нэмэлт хажиргүйгээр нотлож байна. Тэгэхээр энэ олон тооноос би юу ойлгох хэрэгтэй вэ? Хотжилт бол эрчимтэй өргөржилж байна. Хөдөөгийн хүн амч буурч байна. Гэхдээ энд нэг маш ноцтой зүйл байгаа нь уламжлалт мал аж ахуйн эрхэлж байгаа яг тэр жинхэнэ нүүдэлчин ард түмний тоо сумын төвийн суурин хон амарч илүү хурдтайгаар буурч байна. Бидний хамгийн их бахардаг нүүдэлчин соёл уламжлалт хэв маяг маань бодит байдлаар маш эмзэг байдалд орчиход байна шүү дээ. 5-р хэсэг ядуурал ба ирээдүйн шийдэл. Энэ их нүүдэл зүгээрч нэг орон зайн өөрчлөлт биш ээ. Үүний цаана эдийн засаг ядуурлын маш хурц асуудал нүүгдэж байдаг.
Бид ихэвчлэн хотын захан гэр хороолол дал хараалдад амьдрал хэцүү ядуурлынхаа гэж төсөөдөг штэ. Гэтэл энэ даатыг хараарай. Улаанбаатарт ядуурлын төвшин 45.9% байхад хамгийн цэвэр агартай байгалийн сайханд байна гэж бидний романтикаар боддог. Яг тэр хөдөөнүүдд ядуурл хамгийн өндөр буюу 32.9% гарсан байна. Хамгийн өндөр нь шүү. Хүмүүс яагаад малаа архихад хот руу тэмүүлээд байгаагийн гол шалтгаан ердөө энэ. Хөдөөд амжиргааны хүүсвэр эдийн засгийн боломж үнэхээр хүнд байна. Тэгвэл гарц нь юу вэ? Судлаачид хэд хэдэн чухал шийдлийг санал болгож байна. Хамгийн түрүүнд малын түүхийн эдийг шууд зарах биш, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй байна. Хоёрт, хөдөөгийн хүмүүст малчдад чиглэсэн боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ буюу хүний хөгжлийн бодлого яаралтай хэрэгтэй байна. Мөн маш чухал нэг зүйл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга ухааны малчдад улгах нь тэдний тогтвортой амьдрах хамгийн том суурь болно гэдгийг онцолж байгаа юм. Өнөөдрийн энэхүү таны мэдхийн задлан шинжилгээ маань бидний эргэн тайранд юу болоод байгааг тоогоор баримтаар маш тодорхой хариуллаа гэж найдаж байна. Эцэст нь бид та бүхэнд нэг асуулт төлдөе. Дэлхийн нийтийг хамарсан энэхүү хүчирхэг хүчилтийн давалгаан донд бид орчин үеийн хотын хөгжлөө уламжлалт нүүдэлчин авах үетэйгээ хэрхэн амжилттай хосолвох вэ? Хөдөөрийн хүн амыг яаж дэмжиж ирээдүйд тэднийг амьдрах боломжтой орчинтой навч хүлдэх вэ? Энэ бол зөвхөн төрийн түшээлгэлтгүй Монгол хүн бүрийн бодож үзэх ёстой маш том сорилт юм шүү. Хамтдаа байсанд баярлалаа.